За юу уцхан арилжаач та бүгдд нь өнөөдрийн мэндийг хүргье. За би өнөөдөр арилжааны хамгийн чухал ойлголтуудыг нэг болох ашигын томьёо гэдэг ойлголтын талаар ярина. За би өөрөө монголчлоод яг энэ хэлцэл үгийг гаргаж ирж байгаа. Тэрнээс англи нэршил бол expected value гэдэг нэртэй. Ийм нэршилтэй ийм зүйл байгаа. За энэ өөрөө юу гэхээр магадлалын онолыг тайлбарладаг. За арилжаа өөрөө магадлалын онол төр суурилдаг ийм зүйл байгаа. Магадлалын онол гэдэг зүйлийг мэдэхгүйгээр за стратеги бид нар магадлалын онол төр сулруулж зохиохгүйгээр арилжаа хийнэ гэдэг өөр ямар ч боломжгүй тэнэглэл юм а гэж хэлж болно. За мөн зарим хүмүүс ярьдаг те risk reward нэг ярьсан нэг байна гэдэг чинь маш муу байна ч юм уу арилжаач байна. За нэг ярьсан 2 3 таа арилжаач бол сайн байна. За нэг ярьсан 10 20 таа арилжаач бол бүр амар сайн байна гэдэг ийм юм яриад байдаг. Нөгөөт нь болохоор risk reward хамаагүй штэ. Үнэрт өндөр байх тал болдог штэ гэдэг ийм хоёр талын юм яриад байдаг. За тэгэхээр өнөөдөр risk reward чухал юм уу? Үнэрт чухал юм уу гэдэг талаас ярилцсанаа гэсгүй. За ашигын томьёо. Ашигын томьёо хэдүүлэн одооноос АТ гэдэг товчлоо авчээ. За арилжаа гэдэг өөрөө магадлалын онол төр суурилсан зүйл гэж ярьсан те. Тэгэхээр ашигын томьёо гэдэг нь өөрөө магадлалын онол дээрээс чиний нэг арилжаанд дундаж хэдэн долларын ашиг, хэдэн арын ашиг гаргаж ирэх боломжтой бэ гэдгийг тооцоолж гаргаж ирдэг юм томьёо гэсэн үг. За бид нар магадлалын онолд ярьж байгаа юм чинь магадлалын онол төр хамгийн их яригддаг зоосны жишээг авч үзье те. За зоос өөрөө тоо байх магадлал 50%, сүл бох магадлал 50% гэж яриаддаг. Гэтэл зоосыг 10 удаа шидэж үзье те. За магадлал нь 50-50. 10 удаа шидэж үзлээ. 10-т 5 удаа зоос буугаад 5 удаа сүл буунах гэж байдгүй. Энэ өөрөө богино хугацаанд 10-ын дотор эргэлдэж байгаа учраас 7 удаа зоос 3 удаа сүлт ч юм уу те. Эсвэл 7 удаа сүлт 3 удаа зоос ч юм уу. За бүр яац ч болно. Ягаад гэвэл энэ өөрөө богино хугацааны зүйл ярьж байгаа учраас. Харин зоосыг 1000 удаа шидэх юм бол энэ өөрөө 500 удаа зоос буугаад 500 удаа сүл буух магадлалтай. Ягаад гэвэл энэ өөрөө олон тоон дээр яригдж байгаа давтамж нь олон болчихж байгаа учраас магадлалын онолд ажиллах бүрэн болцоотой болж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр магадлал гэдэг зүйл өөрөө богино хугацаанд биш, урт хугацаанд ажилладаг зүйл байна. Стратеги мөн адил. Сайн стратеги өөрөө богино хугацаанд биш, урт хугацаанд ажилладаг юм байгаад. За зоосны шиг ярьлаа. Тэгвэл зоос шидэдэд арилжааж ингэ бодлоо те. За зоос топ буух юм бол за нэг типийг бодчих те. За нэмэх $1 чи олно. За зоос шидэд сүл буух юм бол чи хасах $1 алдна гэж бодчих. За ингээд бодонгууд энэ өөрөө энэ байдлаар ашигын томьёонд орлоо үзэх юм бол энэ урт хугацаанд ашигтай байж болох уу гэдэг талаар авч үзье те. 50% юм рэттэй нэг ярцсан нэгтэй арилжаа гэж хэлж болно. За тэгвэл энд орлуулад үзье. За зоосон дээр за энэ томьёо өөрөө яаж гарч ирдэг вэ гэхээр ашигын томьёо тэнцүү ашигтай арилжааны win rate-ийг ярьж байгаа. Winning win rate буюу ашигтай арилжааны win rate. За зоос тоо буух магадлал нь 50% тийм үү. Тэгэхээр энд нэг бүхлээр бодож авч үзээд 50% гэдэг чинь 0.5 гэсэн үг. За тэгэхээр 0.5 гэж тавьчих. Win rate нь ярьж байгаа шүү. За энд ашигтай арилжааны risk RR буюу R multiple-ийг ярьж байгаа. Тэгэхээр бид нар $1 болох учраас энд 1 гэж бичижээ. 1. За энд алдахалтай арилжааны win rate-ийг ярьж байгаа. Тэгэхээр тоо буух магадлал нь 50% чинь үлдсэн алдах магадлал нь 50% байж байгаа. Тэгэхээр энд 0.5. За энд алдахалтай арилжааны R-ыг ярьж байгаа. R multiple-ийг. Тэгэхээр нэг арилжаанд бид нар $1 алдах учраас энд 1 гэж бичижээ. Буюу за ингээд энийг бодоод үзсэнгүүд expected value буюу ашигтай арилжааны томьёо. За ашигын томьёо нөрөө тэг гарч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө урт хугацаанд чамд ямар ч ашиг өгөхгүй ийм байна гэсэн үг. Энэ байдлаар явах юм бол. Гэхдээ бид нар олон арилжаа хийх тусам бидэрт spreading commission бас давхар төлж байгаа. Тэгэхээр энэ өөрөө урт хугацаанд асгатай гарах ийм стратеги байна гэж хэлж болно гэсэн үг. Нэг ярьсан нэгтэй 50% нэртэй байх юм бол ийм урт хугацаанд алдагдлаа гарах нэ. Яг үндэ бол алдагдлаа гарахгүй гэхдээ чи commission шимтгэлээ төлөөд алдагдлаа гарна гэсэн үг. За тэгвэл хүмүүс яриад байдаг те ашигтай арилжаа хийж болдог. Өндөр риск рewardтай. Гэхдээ бага үнэтэй. За тийм жишээг авч үзье. За хамгийн классик жишээ те. Нэг ярьсан 3 таа арилжаа. Дунджаар нэг ярьсан 3 гэж бодчих те. За тэнгууд win rate нэг 30% орчим те. 30% гэхэр чинь 0.3. За win rate нь өөрөө winning RR буюу R multiple нь өөрөө за нэг арилжаанд чи $3 болдог гэж бодчих. 3R. За нөгөө талдаа алдах win rate нь болохоор энд
30% байгаа юм чинь нөгөө талдаа 70% нь 100 арилжаа хэлэхэд 70% нь алдна гэсэн үг. Тэгэхээр энд 0.7. За алдах нь болохоор чи 1 л хөв алдна. Нэг ярьсан 3 таа арилжаа авч байгаа учраас чи 1-аар алдах буюу 1 хөв алдна. За ингээд бодоод үзсэнгүүт энэний хариу нь өөрөө за 0.9 0.7 гэхээр 0.2 гарч ирсэн. За тэгэхээр чи энд нэг арилжаанд хийгээд дунджаар $0.2 нэмэгтэй гарч болж байна гэсэн үг. За чи хэрвээ яг энэ байдлаар яг энэ Unity M risk score-тай арилжааг 100 удаа хийх юм бол өөрөө 20R буюу за чи нэг арилжаанд 1% өрсөлдүүл явах юм бол 20% ашиг нэ гэсэн үг 100 арилжааны дараа. За тэгвэл энэ өөрөө risk reward өндөртэй. Unity нь бага ч гэсэндээ risk reward өндөртэй юм арилжаа урт хугацаанд ашигтай гарч болж байна те. За нөгөө талдаа хүмүүс их муу хэлдэг чи авч үзье. За чи нэг ярьцсан нэгтэй арилж яадаг те risk reward чинь. Гэхдээ Unity чинь 60%. За ингэ бодоод үзье те. За Unity 60% учраас энд 0.6 гэж тавьчих. За risk reward 1 учраас R нь 1 гэдгээр авчээ. За энд энэ талдаа 100 арилжаанд 60 нь хочих учраас нөгөө талд нь 40% нь алдаж харна. Тэгэхээр энд 0.4 алдах хувь нь өөрөө 0.4 буюу 40%. За алдах R нь бас 1 гэж бодчих те. За энд бодох юм бол 0.6 нэгжүүлээд 0.6 ингээд хариу 0.2 гарч байна. За тэгэхээр чи 100 арилжаа хийгээд нэг ярьцсан нэгтэй 60% Unity-тэй арилжаагаар 100 арилжаа хийх юм бол чиний 100 арилжааны дараах ашиг чинь ойролцоогоор 20R буюу 20% байна гэсэн үг. Яг нэг арилжаанд 1% өртүүлэх юм бол 20%. За нэг арилжаанд чи 2% өртүүлэх юм бол 40% ашигтай. Ийм байхаар байна гэсэн үг. За тэгэхээр хүмүүсийн төв ирээд байдаг өндөр риск вартай арилжаанч ашигтай гарч ийн. За бага риск вартай мөртлөө өндөр үнэртэй арилжаач ашигтай гарч ийн. Нөрийг адилхан гэсэн үг. Гэхдээ энд нэг зөрүү байдаг нь энэ өөрөө 70% алдаж байгаа учраас олон дараалж стаблосох магадлал өндөр болчихдог. За 100-аас 70 алдчих гэр чинь юу гэдэг нь те 20 30 дараалж алдах боломж байна гэсэн үг байхгүй энд. Тэрэнд бол анхлан суулгачдын сэтгэл зүй бол тэсэхгүй. Би нэг бол байн галдаг. Тэгэхээр болж гол өндөр үнэтэй бага риск роттой арилжаануудыг хийж эхлэчээ гэж яриад байгаа те. За энд доор бол харж байна те. Нэг ярьсан нэгтэйгтэй 60%-тай арилжаа хийн. Гэхдээ урт хугацаанд нэг ярьсан 3-тай 30%-тай арилжаа хийсэнтэй адилхан хэмжээний ашиг хүртэж байна гэсэн үг. За энийг өөрөө ашигын томьёо гэж яриад байгаа гэсэн үг. Тэгэхээр альч талдаа ашигтай байж болж байна. Гэхдээ Unity нь өөр. За нэмээд энэ олон өндөр риск вартай арилжаа хийх нь хүнээс илүү туршлага шаарддаг. Энэ зүйл байна. За тэгвэл хамгийн сайн стратеги гэж ямар стратеги хэлэх вэ гэхээр энэ ашигын томьёо нь өөрөө хамгийн өндөр гарч байгаа энэ стратеги хамгийн сайн стратеги гэж хэлж болно. За тэгвэл хэдүүл ийм жишээ авъя заа. Яг хүн энэ маш өндөр болж болно. Санагдаж болно. Гэхдээ за ийм байсан бол гэж бодоод үзье. Жишээ шүү. Энийг өөрөө сайн стратеги. За сайн стратеги өөрөө Unity болон risk reward гэсэн хоёр зүйл дээр тулгуурлаж байгаа. Unity болон risk reward гэсэн хоёр зүйл дээр тулгуурлаж байгаа. Тэгвэл сайн стратеги гэдэг нь өөрөө Unity нь өндөр нэмээд risk reward нь өндөр байж чадах юм бол нөрөө маш сайн арилжаа гэсэн үг. За тэгвэл хэдүүлээ энэ дээр за Unity нь 60 хэвээрээ заяа. Гэхдээ risk reward нь 2 болгочих. Тэр нь яаж юм гэхээр Unity нь ч өндөр, risk reward нь ч өндөр. За нөгөө талдаа энэ 60% Unity юм чинь алдах магадлал нь 40% байж таарах 0.4 хэвээрээ. За алдах R нь өөрөө асах 1% буюу 1R гэдгээр хэвээр ингэ явчих. За бодонгууд энд 1.2, за 0.4 гарна. Тэгэхээр энд 0.8. Буюу чиний нэг арилжаанаас олох дундаж R чинь 0.8R буюу чи нэг арилжаанд нэг өртүүлж байгаа бол $0.8 болох нэ гэсэн үг. $1 өртүүлж байгаа бол. Тэр нөр маш өндөр угааз. За чи хэрвээ эндээс 100 арилжаа хийх юм бол 100 арилжааны дараах ашиг чинь өөрөө 80% байна гэсэн үг. Тэгэхээр энэ өөрөө risk reward өндөр. За risk reward өндөр, Unity өндөр байх нь өөрөө ийм том ашигын хэмжээг чамд авчрах нэ гэсэн үг. За тэгэхээр ашигын томьёо гэдэг зүйл өөрөө арилжаанд хамгийн чухал зүйл байх нь нэгт хоёрт бид нэр арилжааны стратеги ашигын томьёог хамгийн өндөр байлгахыг хичээх буюу Unity хамгийн өндөр. За нэмээд risk reward хамгийн өндөр байлгахыг хичээж ийм стратегийг хайж, ийм стратегийг хөгжүүлж, судалж явах шаардлагатай болох нэ гэсэн үг. За тэгвэл Unity-г яаж өндөр байлгах вэ гэхээр нэгт те. За хамгийн их Unity нэмдэг зүйл бол өөрөө тренд байгаа те. Нэг тренд үүснийхэн дараа тренд дагуу арилжаанд орох юм бол өөрөө Unity үснэ. Яг бол дээшээ явах магадлал одоо ч дээшээ тренд хэмжээлээ гэж бодоход дээшээ тренд явах магадлал нь 60%, доош явах магадлал нь 40% гэдэг ч юм уу те. За болий 55 45 ч гэж болно те. Гэтэ ер нь бол магадлал чинь чамаг
өсөж байна. За хоёрт юу гэдэг footprint chart гэдэг ч юм уу эсвэл яг зөв оролтын техник гэдэг ч юм уу те. Эдгээр зүйл нэртэй чинь өсгөн. За risk reward-ыг өөрөө юу өсгдөг вэ гэхээр чи байж болох хамгийн ойрхон цэгээс үзүүрийг байж авч чадах юм бол risk reward чинь өснө гэсэн үг. За үзүүр барина гэдэг өөрөө бас гэхдээ хэцүү магадлалын үед жоохон бага байдаг те. Гэхдээ risk reward-ыг өндөр болгож өгдөг гэсэн үг. За ийм арилжаа байл гэж бодоход чи stop loss жижигхэн байх тусмаа risk reward чинь өндөр болох буюу өдөр дээр нь орох тусмаа risk reward чинь өндөр болно гэсэн үг. Мөн TP чи хол байх шаардлагатай. За тэгжиж risk reward өндөртэй айлж яана гэсэн үг. За одоо чинд ингээд орлоо гэж бодоход risk reward энд авлаа гэж бодоход нэг ярьсан 6 та те. Хэрвээ чи жоохон хоцроод энэ хавьд орчлоо гэж бодоход stop loss-ын тавигдлаа. TP-ийн тавигдлаа нэг ярьсан 1.7 гэдэг ч юм уу те. За энэ байдлаар risk reward тэг өндөр болгох нь. За тэгэхээр risk reward өндөр болох нэг боломж нь өөрөө TP хол байна. Нөгөө боломж нь stop loss жижиг юм байна. За win rate өндөр байх боломж нь өөрөө тренд дагах. За зөв онлоо ашиглах, зөв төлөвлөлтөд ашиглах. За мөн өндөр магадлалтай статистик дээр суулгуулж, журнал хөтлөж гаргаж ирэхэд өөрөө win rate болон risk reward хоёрыг өсгдөг байна гэсэн үг. За тэр өнөөдрийн бичлэг арилжааны хамгийн чухал ойлголтуудын талаар ярилцлаа. Тэгэхээр та бүхэн арилжааны стратеги судлахдаа за хөгжүүлэхдээ win rate болон risk reward гэсэн хоёр зүйл дээр тулгуурлаж энэ хоёрыг хамгийн өндөр байлгахыг хичээж хөгжүүлээрэй. За яг тэгж чадах юм бол ашигын томьёоч нь маш өндөр байна. Тэд чинээгээр урт хугацаанд арилжгаа хийгээд явахд чинь ашиг чинь өндөр байна гэсэн үг. За ингээд энэ удаагийн бичлэг өндөрлөж байна. Асах зүйл байвал коммент бичээрэй.